хувийн өөрийн хийсэн нарны хавтан тайлбар. Бүхэл бүтэн 50 жилийн хэрэгцээ шүү дээ. За өдрийн мэнд Нарны аймгийн монголчуудаа Шанхай хотын ойрхон Жашин гэдэг хотод ирсэн байна. Энэ Лонги гэдэг энэ брэнд байгаа. Та бүхэн мэдэхгүй бол энэ нарны хавтангийн дэлхийн номер 1 үйлдвэр юм. Яг одоо би энэ үйлдвэр рүү орох гэж байна. Тэгээ одоо хэрхэн яг ингээд нарны хавтанг угсардын цаана ямар технологи одоо тэр нуугддیں۔ Одоо тэрийг нь одоо мэдэх зорилготой. Тэгээд энэ танилцах одоо тийм аялал хийж байна. Тэгэхээр яг зүгээр урьдчилж хэлэхэд ингэж байна. Гадаа нь бичлэг авч ажиллагаан дотор ер нь бичлэг авахгүй юм шиг байна. Яг тэр эн чинь нөгөө маш том технологийн одоо дайн болж шүү дээ дэлхийд даяар. Тэр технологи одоо эднийх мэдээж нуулгүй яг ямар ч үйлдвэртэйг нь. Тэгээд эндээс яг урьдчилж нөгөө яриулахад нэг юм ойлголоо. Шинжлэх ухаан буюу эрдэмтдээ нэг тавихаар ямар өсрөнгөө хөгждгийг л яг энэ үйлдвэрээс чинь харж байгаа юм л да. Энд болохоор физикийн хамгийн том одоо эрдэмтдээ, инженерийн хамгийн одоо мундаг хүмүүсээ энэ үйлдвэр дээр одоо хятадаас ингээд цуглуулад аваад ирсэн. Тэгээд нөгөөдүүлийнхаа бүр царайг нь ч одоо бид нар зургийг авч болохгүй. Тэгж амар нууцлж байна. Тэгэхээр энэ нарны хавтан одоо бидний бүр одоо боддгоос хамаагүй өндөр түвшинд хүрсэн гэдгийг одоо ийш орж одоо харах гэж байна. За ийш орцгаа идэл. Лонгигийн яг нарны хавтан гэдэг үйлдвэрээр нордоо зүгээр орж үзэх биш бид нар өөрсдөө бас хийж үзлээ. Яг өөрсдийн гараараа гагнж үзлээ. Тэгээд тэрийгээ гоё ингээд дурсгал болоод нэрээ бичүүлээд авчлаа. Ямарсан хувийн өөрийн хийсэн нарны хавтан тайлбар. Ийм байт мэн. Энд чинь өдөрт бараг 300 мянган хавтан үйлдвэрлэдэг гинэ. Хүчин чадал нь бол бүр дийлдэхгүй мэн. За тэгэхэд жилд энэ чинь 24 оныхоор энэ 25 26 оны мэдээлэл өгсөнгүй 24 оны мэдээлэл ирэхэд хэд гэж байна 80 гаруй гигаватт тийм эрчим хүч нарны хавтангаар үйлдвэрлэх одоо тийм хүчин чадлын нарны хавтанг борлуулсан гэж байна. Тэр нь одоо юу юм бэ? Монгол улсын 50 жилийн хэрэгцээг одоо зөвхөн энэ үйлдвэр одоо нарны хавтангаар хангаж байгаа байхгүй. Бүхэл бүтэн 50 жилийн хэрэгцээг шүү дээ. За тэгээд тооцч үзлээ. Тэгсэн сонгон хайрхан дүүрэгч маш том хэмжээтэй шүү дээ. Сонгон хайрхан дүүргийг 3 одоо баг нийлүүлсэнтэй хэмжээний тим хавтанг жилдээ үйлдвэрлэдэг гэж байна. За тэгээд нэг нарны хавтангаа хийлээ, тэрийг туршилтанд оруулж ийн. Янз бүрээр туршилт оруулдаг юм ингээд даралт өгөөд дээрээс нь ингээд тэр төхөөрөмж эдгээр бүр супер зураг авч болсон байна. Ингээд дээрээс нь дарж байгаа хотоолгоод бүр ингээд уран нугараач л нөгөөх нь ингээд бүр хотоогоод хуурчихгүй. Тэгээд яг ингэсэн тохиолдолд аль хүртэл одоо хүчийг төсвөрлж ийн гэдгийг маш их туршиж ийн. Дээрээс нь одоо од мөндөр сувг гэдэг шиг нөгөө мөндрийг ингэж асгаж үзүүлж байна. Монголч мэдээж янз бүрийн байгалийн хурц үзэгдлүүд болно шүү дээ. Яг тэрэнд л одоо туршилт хийгээд байхгүй мөндөр ингэж цохихоор ямар бэртэл гарч ийн гарахгүй байх гэдгийг хүртэл туршиж байна. Тэгээд технологи хөгжинө гэж бас их гайхалтай. Хуучин ч бол ингэж одоо тэр хавтан дотор чи ингэж нэг гүйдэл явж байгаа шүү дээ. Ингээд тэрэн дээр нь ямар нэгэн байдлаар металл очих ч юм уу эсвэл ямар нэг байдлаар гэмтэл үүсгэж чинь тэр хавтанд тэр чигээр ажиллагаа болцдог. Гэтэл энд ийм байна. За нэг алганы хэмжээтэй нэг хавтан бисээ гагнжаа. Тэгэхэд энд өчнөө ингээ утас байгаа. Жижиг. Тэрний одоо нэгэн таслаа гэхэд нөгөөдүүл нь ажиллана. А тэнгууд нэг том хавтан чинь энэ алганы хэмжээтэй бас одоо тэр хавтангуудын нийлбэр шүү дээ. Тэр маш том хавтан дээр одоо чи нэг цэг дээр ч юм уу гэмтэл гарлаа гэхэд 99% нь ажиллаж лээ. За бүр ингээд алгын чинь одоо нэг гэмтэл гарлаа гэж бодъё. Тэгэх юм бол тэр 90% нь ажиллаж лээ тэр хавтан. Бүр ийм болтлоо хөгжсөн юм байна. Дэлхийн номер 1 одоо тэр үйлдвэрт ороод ирсэн сэтгэл бол маш өндөр. Энэ нэг юм ахаал хэлээ. Шинжлэх ухаанд хөрөнгө оруулах, эрдэмтдэд дэмжих тий энэ танин мэдхэд дурлагын энэ гайхамшиг нь яг үнэхээр энэ улсыг хүчрхэг л болгоод юм байна. Нэг зөвүүн өрөө хан дээр тавьчих эднэр сонио атаархах мэдрэмж төрүүллээ. Бид нар чинь нөгөө хэрэглэгч бол хаан гэдэг шүү дээ. Гэтэл эднэр болохоор бүтээгдэхүүн бол хаан гэд яг тийм өрөөгээ тавьцаа байгаа байхгүй. Тэгэхээр юу гэсэн үг вэ? Энэ бүтээгдэхүүн бол бүгдийг захирна гэж юм шиг. Энэ чинь нэг тийм том амбиц яваад байгаа байхгүй. Тэгэхээр нэрээ хідүүлж гэсэн бодоод үзэхэд те нэг хэрэглэгч хаан гэж хахаар яг үүндээ бүтээгдэхүүн хаан байгаа шүү дээ. Бид энэ гар утас гэдэг амар технологийн бид нар боол нь болсон үнэн шүү дээ. Тэгэхээр ерөөсөө бид нар яг монголчууд ч гэсэн бодохдоо те яг юм шинжлэх ухааны технологиг үнэхээр сайн хөгжүүлмээр л юм байна. Тэгээд үнэхээр гайхалтай бүтээгдэхүүн гараад тэр нь хаан гэдгийг одоо харуулж шít. За тэгээ maaхан хэрвээ ямар нэг байдлаар Монголд нарны хавтаа авах гэж байгаа бол
Лонги гэдэг. Энийг л аваарай. Энэ бол бүр үнэхээр мундаг юм байна. Welcome to Longji.